Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын шадар сайд их төвшин, Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын хэргийг дүүргээ маргач Мануэль Микайлер, Америк нэгдсэн улсын Номхон далайн командлын бодлого зохицуулалт төлөвлөлтийн даргын дайчлагыг хариуцсан орлогч бригадын генерал Сюзан Варислам Ховд аймгийн засаг дарга галсан дондогноор оролцож үг хэлсэн юм а. Говийн чон 2018 дасгал сургуулийг энэ удаа газар зүйн байрлал, тогтц, тохиолддог гамшиг, аюут үзэгдлийн онцлог нөхцөлийг харгалзан баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт гамшигын үеийн бүсийн төвийн удирдлага зохион байгуул харилцан ажиллагаа сэдвтэйгээр зохион байгуулж байна. Хамгийн гол онцлог нь гамшиг онцгой нөхцөл байдал үеийн эмэгтэйчүүдийн мандайлал, оролцоог хангах, хамтын ажиллагааг дэмжих асуудлаар сургалт семинарыг зохион байгуулна. Говийн чон 2018 дасгал сургуульд нь учирч болзошгүй гамшиг, хямралт нөхцөл байдал үүсгэхэд хариу арга хэмжээ авах, орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал чадварыг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, олон улсын туршлагаас харилцан суралцсан чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн Говийн чон 2018 олон улсын сургалтад дадлах сургуульд Монгол улс, Америк нэгдсэн улсын оролцогчдоос гадна Балбо, Шри-Ланк улсын төлөөлөл, Австрали, Канада, Франц улсын элчин сайдын яамд, нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн агентлагийн төлөөлөл болон гамшигын эрсдлийн бууруулах чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм а. Мөн Тайланд, Шри-Ланка, Балбо улсуудаас сургуулийн ажиглагчаар оролцож байна. Одоо манай баруун бүс болж байгаа энэ гамшигаас хамгаалах энэ дадлаг сургуультыг хийж байгаа бас олон зүйлд одоо манайхан суралцж байгаа томоохон ач холбогдолтой арга хэмжээ боллоо. За энэ хүү арга хэмжээнд бол одоо манай баруун бүсийн 5 аймаг нийслэлийн онцгой байдлын газар, за онцгой байдлын ерөнхий газар өндөр ач холбогдол огч одоо бэлтгэл ажлыг хангаж энэ бол өндөр хэмжээнд болж байна. Нийтдээ бол нэг 300 гаруй хүн энд оролцож байгаа. За ингэснээрээ бол одоо цаашдаа баруун бүст уул болон одоо энэ ус гол мөрөн ихтэй эндээ бол одоо цаашдаа дадлаг сургуультыг бас хийснээр бид нар авран хамгаалах ажиллагааг цагааллалгүй хийх, гамшигаас урдсан сэргийлэхийн чиглэлийн ажлыг одоо зохион байгуулахад өндөр ач холбогдолтой ийм арга хэмжээ боллоо гэж ингэж үзэж байна. Говийн чон 2018 гамшигын хор уршигыг арилгах олон улсын сургалтад дадлаг сургууль нь үндсэн 8 чиглэлээр зохион байгуулагдана. Дадлаг сургуулийн төлөвлөгөөний дагуу уснаас, уулнаас, нурангаас ирэн хайх аврах ажиллагааны дадлаг сургуулиуд зохион байгуулагдаж Монгол, Америкийн 80 орчим аврагч харилцан туршлага солилцож байна. Энэ удаагийн дадлаг сургуулийн нэг одоо гол зүйл бол баруун бүсийн төвшөнд одоо гамшиг тохиолдсон үед орон нутгийн болон одоо бүсийн бие дааж хариу арга хэмжээ авах чадварыг сайжруулах, дээр нь иргэдийн оролцоотойгоор гамшигын эрсдлийг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэгээд дээр нь одоо гамшиг осол тохиолдсон үед эмэгтэйчүүдийн манлайлал оролцоог хангах чиглэлээр бол төлхөө одоо анхаарч байгаараа онцлог байна. You know, it is an honor and pleasure to be here for the Golby Wolf. Говийн чон 2018 сургалт дадлагын нээлтийн ажиллагаа үнэхээр гайхалтай сайхан боллоо. Миний хувьд би Америк нэгдсэн улсын энтэг Номхон далайн цэргийн командалд одоо ажилладаг, цэргийн командлыг төлөөлөн энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцохсонд маш их баяртай байна. Үнэхээр сэтгэл өндөр байна. За Говийн чон сургуультанд хамтран зохион байгуулж байгаа Монгол улсын одоо засгийн газар, тэд дундаа онцгой байдлын ерөнхий газар, Монгол улсын зэвсэгт хүчин, мөн бусад оролцогч одоо улс орнууд хамтран оролцож байгаа байгууллагуудыг тийм ээ харахад маш сайхан байна. За энэ сургуульд нь мөн Монгол улсын төдийгүй Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин хоорондын тэр дундаа Номхон далайн цэргийн командал, Аляскийн үндэсний гвардийн хамтын ажиллагааны одоо том илэрхийлэл болж харагдаж байна. Бас энэ нээлтийн ажиллагаанд оролцож, жагсаалд одоо оролцсон бүх одоо оролцогчид нүүрэн дээрээ маш том нэмсгэлэл бахархлыг тодруулсан тийм ээ. Тэр нь бүр илт ингэж харагдаж байгааг харахад сайхан байлаа. За нээлтийн ажиллагааны үеэр зохион байгуулсан энэ концерт арга хэмжээ Ховд нутгийн одоо онцлог гоо үзэсгэлэн тийм ээ сайн сайхныг харуулсан үнэхээр гайхалтай сайхан ийм нээлтийн ажиллагаа болж чадлаа гэж би бодож байна. Өчигдөр сургуулийн баазууд дээр очиж танилцахад бол маш өндөр мэргэжлийн төвшөнд сургууль зохион байгуулагдаж явагдаж байгааг нь харсан. За түүнээс бүр илүүтэйгээр орон нутгийн ард иргэдийн оролцоо маш төлхөө явагдаж байгааг харахад бол надад их сайхан байсан. Тэгэхээр агентлаг хооронд тийм ээ байгууллага хооронд одоо
одын харилцааг дэмжихээс гадна иргэд рүүгээ чиглэсэн иргэдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн ийм сургалт болж байгааг харахад бол сайхан байсан. За Аляскийн үндэсний гвардийн одоо сургагч багш нар хамтраад энэхүү одоо мэрэгжлийн тухайлсан чиглэлийн одоо тий сургалтыг зохион байгуулж явуулж байгааг харахад бол их сайхан байсан. Бидний хамтын ажиллагаа ямар төвшөнд тийм ээ өргөжөж хөгжсөн байгааг одоо харуулсан ийм зүйл болж байна гэж ойлгож байна. Take those skills back. And I think that is very powerful. Уг дадлага сургуулийн хүрээнд болзошгүй гамшиг осол аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хэрхэн байх чиглэлээр эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, эмнэлгийн анхан болон яаралтай тусламж үзүүлэх тухайн улс орон нутагт тохиолдож байсан олон нэрвдэгсэдтэй гамшигын үед хэрхэн ажиллах талаар эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалтууд зохион байгуулагдана. Говийн чин 2018 гамшигын хор уршигыг арилгах олон улсын сургалтад дадлага сургууль 6 дугаар сарын 8-ны өдөр өндөрлөнө. Энэ жил 7 удаагийн говийн чин 2018 сургалтад дадлага сургуулийг Баруун бүсийн төв Ховд аймагт гамшигын үеийн бүсийн төвийн удирдлага зохион байгуулалт харилцан ажиллагаа сэдвээр 2018 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд ийхүү зохион байгуулж байна. Говийн чин 2018 Одог улсын сургалт дадлага сургуульд Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах шигүүрэг бүхий яам агентлагууд, орон нутгийн төр захиргааны байгууллагууд, Америкийн нэгдсэн улсын номхон далайн цэргийн командад, Аляскийн үндэсний гвард, Бал, Шри-Ланк улсын төлөөлөл, Австрали, Канада, Франц улсын элчин сайдын яамд нэгдсэн үндэсний байгууллагын төрөлсөн агентлагийн болон гамшигын эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Одог улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд мөн Монгол улсын засгийн газрыг төлөөлж Монгол улсын шадар сайд энх төвшин өөрийн биеэр болон мөн Монгол улсын шадар сайдын аглах зөвлөх саяна нар ирсэнд хүнээ хүндэтгэлтэйгээр өгдөж байна. Мөн дадлага сургуулиар ширэн урсгал тус уул болон мөрөнгөөс эрен хай хаврах ажиллагааг эрэлж нохоо ашиглан явуулах нэрвэлсэд эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэлээр цогц сургал зохион байгуулж хурцлах солилцох болон хамгийн гол нь гамшиг онцгой нөхцөл байдлын үеийн эмэгтэйчүүдийн мандатад оролцоог хангах хамтын ажиллагааг дэмжих асуудлаар сургалтыг зохион байгуулах талаар багслан ёслолын жагсаалаар алтгах арга хэмжээ явагдаж байна. Говийн чин 2018 сургалт дадлага сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын шадар сайд энх төвшин шадар сайдын ахлах зөвлөх саяна Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны хэргийг төр хамаарагч ноён Мануэль Бакалер, онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Ариун буян Америкийн нэгдсэн улсын номхон далайн командын
бодлого зохицуулалт төлөвлөлтийн даргын ажиллагаа хариуцсан оролцогч бригадын генерал Сьюзен Брислам онцгой байдлын ерөнхий газрын гамшигаас үргэлжлэн сэргийлэх газрын дарга Бадсайхан Ховд аймгийн засаг дарга Галсан Дундогоо зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн дэвшлгааны газрын аглага мэрэгжилтэн Хуранда Бадсуур Америкийн нэгдсэн улсын Трошнер Батлан хамгаалах яам зэвсэгт хүчний жанжин штаб Хувил зүүн яам түүний харьяа агентлгууд онцгой байдлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах бригад нийслэлийн онцгой байдлын газар нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги 105 Дэлхийн зүүн олон улсын байгууллага Мерсикор олон улсын байгууллага Монголын удаан цагламай нийгэмлэг нэгдсэн үндэсний байгууллагын салбар хүмүүнлэгийн байгууллагад мөн баруун бүсийн Овс Савхан Говалтай Баян мөлгийн аймагуудын онцгой гүмсийн төлөөлөл онцгой байдлын газруудаас зочид хүрэлцэн ирж оролцож байна.